нэвтрүүлгээрээ бид нар сүүлийн үед гадаад дотоодын сонин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд шууган тариад байгаа цөмийн хаягдал гэдэг зүйлийн тухай, энийг тойрсон хэвлэл мэдээллийн мэдээний тухай, энийг тойрсон улс төрийн бодлогын талаар ярилцъя гэж бодож байна. За үүнтэй холбогдуулаад ер нь цөмийн эрчим хүч одоо цөмийн энэ салбар бол Монголд ирээдүйтэй юугүй юу гэдэг маргааны бас заримтлаар хөндөж ярина. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт манай клубын гишүүд бас гадна одоо гадаад харилцааны яамны тусгай үр гүйцэтгэгч элчин сайд доктор Ундаа оролцож байна. За мөн шинжлэх ухааны активын физик техник хүрээлэнгийн доктор Тогоогоо оролцож байна. Тэгээ энэ нэвтрүүлгээрээ бид нар сүүлийн үед хэвлэл мэдээллээр яриад байгаа энэ зүйлөө эхлэе гэж бодож байна. Гэхдээ эхлээ шинжлэх ухааныхаа талаар баг зэрэг ганц хоёр тодорхойлолт асуучих. За тэгэхээр та хоёр бол хоёлаа цөмийн нэрэгтэй ер нь физик техник цөмтэй холбоотой асуудлаар мэрэгдсэн улсууд байна. Тэгэхээр одоо энэ цөмийн хаягдал гэж юу хэлээд байгаа юм бэ? Одоо цацрагдах байдал цөмийн хаягдал хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм? Энэ талаар нэг товчхон эхлээд тайлбарлах хэрэггүй. Ундраас хэлэх үү? За та бүхэнд орой мэнд хүргэе. Ер нь цөмийн хаягдал гэдэг бол ер нь цөмийн цэцлийн алхам бүрт хаягдал гарна. Одоо ураны уул уурхай ашигласны дараа шар номтог боловсруулсны тэндээс гарч байгаа үлдэгдэл шороо мөн одоо дараа нь баяжуулах хөрвүүлэх алхмуудаас гарч байгаа тэр одоо баг баяжигдсан ураны хэсэг мөн цөмийн станцд хийсэн түлшийг ашиглаад дууссаны дараа гарсан тэр түлш бол бас хаягдалд орно. Гэхдээ тэр хаягдал юм уу эсвэл дахиж хэрэглэх юм бол бас баялаг болчихно. Тэгэхээр тодорхойлолт нь бол харьцангуй ойлголт өөрөө. Мөн түнчлэн дээр нь аж ахуйн бусад салбаруудын одоо жишээлбэл одоо байгаль орчинд одоо хөдөө аж ахуйн салбарт хэлэхэд үр тариаг удаан ашигладаг болохын тулд янз бүрийн арга хэрэгжилж байгаа цацрагийн тэнд хэрэгэлсэн үс хөрүүдээс ахуулаад одоо эрүүл мэндийн салбарт хэрэгжилж байгаа цацрагийн онцлогоо болон цацрагийн эмчилгээ хорт хадрын эмчилгээнд хэрэгэлсэн эмнэлгийн юу ч гэсэн бас цөмийн хаягдалд орно л доо цацраг гэдэгт хаягдалд. Ер нь цацраг гэдэгт яагаад ийм хортой байдгийг ер нь хор гэж юу хэлээд байгаа. Жишээ хор нь ямар байдлаар илэрх үү? Цацраг гэдэг бол мэдээж одоо буруу хэрэглүүл бүх юм хортой. Тэгээд жишээлбэл хутаг бол хоол хийх хэрэгсэл бол бас хүн алдчих болно шүү дээ утгаар тийм ээ. Тэгэхээр энэ бол бас зөв зэвсэг болж байна. Тэрнтэй адилхан хэрвээ бид цөмийн одоо цацрагийг зөв хэрэглэж зөв зүйтэй зохистой хэрэглэл тэр нь одоо хөдөө аж ахуйд бисаа дурдлаа. Одоо үр тариаг урт хугацаагаар адуулдаг болох боломжийг тэрийг тийм дотороо янз бүрийн хортон шавжийг устгахад гэх мэтлэн тийм эсвэл одоо хүний биеийн баг доозор хэрэглүүл. Хүний биеинд бол одоо хорт хадрын эмчилгээ тэнд одоо хэрэгжилж байгаа тэр цацрагийн юу бол маш өндөр доозын тийм цацрагийг яг тэр тухайн хавдар болж байгаа хэсэг дээр нь маш өндөр доод цацрагийн эмчилгээ цацраг туяа эмнэлэг гэдэг тийм. Эсвэл онцлогоо жишээлбэл одоо эрдэнэгийн туяа бас бидний хэлдэг пет янз бүрийн сканууд гэдэг бүтэн биеэрээ ороод гардаг тийм. Тэд нар бол бүгдээр одоо цацрагийн онцлогоо зөв хэрэглүүл хэрэгтэй юм гэсэн үг. Мөн одоо мэдээж цөмийн цахилгаан станц тийм ураны атомыг хоёр хуваагаад гарч байгаа тэр асар их энерги мөн плутоныг одоо ч гэсэн хэрэглэдэг болчихно л да. Тэрс гарч байгаа асар их энергийг болвол эрчим хүч болгон ашиглаж байна. Энэ бол хамгийн түгээмэл хэрэглэе гэж хэлж болно л да. Хамгийн их хортой цөмийн эрчим хүчнээс бол одоо тайлсан маш их хорны тухай ярьж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр та тодруулж хэлэх зүйл байна. Ер нь энэ байгаль дээр байгаа цөмүүд бол жинхэнэ байгаль дээр байгаа цагаал нь яг хоргоо байгаал байна тийм үү. Энэ цөмийг өөрөө хөдөлгөгчдөр өөрөө ямар нэгэн доторх бүтцийн өөрчлөлтөнгөөр тэр чинь гам бета альфа цацрагууд өгөөд энэ цацраг гарч байгаа учраас энэ хортой гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл хөдрийг хөндчүүлэх гэсэн. Хөдрийг хөндөө тэр өнөөдөр юу нөт юунууд бүтцийн цөмийн бүтцийг өөрчилчихтэй тийм болчихж байгаа байхгүй юу? Цаад болж байна. Хэлбэлээ тоос гарч байгаа. Тэгэхээр нейтроноор задлах тийм. Тийм нейтроноо задарна өөрөө хоёр уруу ямар нэгэн цөмийн уруу оруулах дээр тэр чинь бүтцийн өөрчлөлтөнгөөлөө нөгөө үндсэн байсан төлөөсөө өөрчлөлтөнгөөтэй мэдээж хэрэг юм чинь байдлаас өөрчлөлтөнгөөс доктор гоодог шүү дээ. Тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн нөлөөлөд байгаа. Нэг сэтгүүл төр ütсэн байлээ. Хүн төрөлхтний хүн гэдэг амьтны энэ ертөнцид бүтээс хамгийн хортой байдас бол цөмийн хаягдал гэж. Тэгээд энийг бол одоо баг ярихаасаа бус орнууд айддаг. За миний мэдхээс Европын орнууд бол нутагтаа оруулах нь битгий хэл дээгүүр нь дамжин өнгөрөхийг харгалдаг шүү дээ. Тэ? Дамжин өнгөрөхийг. Жишээл Германд бол одоо Германы ногоо намынхан бол
ерөөсөө энэ цөмийн ер нь тээвэрлэлтийг нутаг дээгүүр явуулахгүй гэдгээр маш их юм одоо юу гэдэг жагсаал цуглаан болж ирсэн. Герман бол хорж байгаа одоо. За дэлхийн олон орнууд бол энийг нутаг дээгүүр тээвэрлэхийг ч одоо дургүй байдаг. Тэгэхээр одоо ундраагаас шууд гол асуултанд оръё. За сүүлийн үед сонин хэвлэлүүдээр Монгол улс нэмхүү. Түрүүний асуултанд бас бүрэн хариулагдсан шүү дээ. Энэ цацраг ягаад хүний би яаж нөлөөлдгийг юугаараа муу юм бэ гэдэг. Одоо эмч нарын тайлан, эмч нарын мэдээлэл, эмч нарын энэ ярианаас хараад байхад бол цацраг бол ерөөсөө хүний биеинд нөлөөлөхөөрөө хүний цагаан бөмбөгийг л устгадаг гэж байна шүү тийм үү. Тэгэхээр цагаан бөмбөг устгана гэдэг чинь юу гэсэг бол хүн эсэргүүцэх чадваргүй болно. Тэгэхээр өөр ямар ч өвчин тусанд орохноо тэр нараак болдог, дарахна биеийн солиодог, тэгээд өвчнөд дарагдаад өнгөрдөг гэсэн ийм л эмнэлгийн тим юу байдаг. Одоо судалгаа байдаг. Тэгээд тэр нь аюултай. Тэгэхээр цацраг бол яг цацраг янз бүрийн цацраг байгаа шүү дээ. Чинь цаас нэвтэлгүй цацраг байгаа. Хичнээн дузаан бетоныг нэвтэлдэг цацраг байгаа. Бүр зарим нь бүр хэдэн мянган жил болдог. Бүр тусгай нэг хар тугалгаар хамгаалж яж одоо үр нөлөөг нь багасгах ийм цацрагч байгаа. Тэгэхээр би бол тэгж бодоод байгаа. Бид нэр одоо хүн төрлөختөнд тэр цацрагч өдөрдөг болчиход байгаа байхгүй юу? Өдөрдөгдөхгүй л үхэл юм л да. Өдөрдөг болсон байхад бид нэр тэр бас хөгжлийн тухай ярих юм бол энэ өдөрдөг цацрагийн тухай. Тий, өдөрж чадж байгаа цацрагийн тухай ус ярих хэрэгтэй шүү. Яаж ашиглахаас гэдэг тийм. Тий, өндөр доозоор байвал мэдээж хортой. Цацраг бол ялангуяа өндөр доозоор байвал таны илтгэжтэй цусны цагаан бөмбөг, тий, лейкемия гэж хэлдэг ч тий. Хамгийн нэгдүгээр шинж тэмдэг нь бол тэр тий бусад бамбаа болчихсон өвчин зэрэг ингээд хүнд өвчин тусны их доозоор байвал бага доозоор байвал хүний биед их бага дозтой цацрагийн хор хөнөөл бол одоо хүртэл сайн ойлгогддог байгаа л да. Заримдаа бол ийм маргаантай асуудал өвчнөрийн донд. Гэтэ дахиад бол нэг л цацрагийн тухай ярьж байгаа. Бид нар эхлээд жоохон шинжлэх ухаанаар эхэлчих. Гэтэ энийг үргэлжлүүлээ тий. Тэгэхээр нэг юм асуулт байна. Жишээлбэл Америкийн сэтгүүл эдрийг уншиж явах нэг тийм байна. Цацрагтай тоос хүний биед орчихлоо гардггүй. Тэгээд цацраг маань өөрөө 10,000 жил 25,000 жил тасралтгүй ингэж одоо юу гэж хордуулж идэг бодис учраас хүний биеинд ороод тэгээд үргэлжлүүлээд хордуулаад явдаг. Хүний биеэс ялгарч гардаггүй гэдэг тийм. Тэгэхээр эн чинь бол өөрөөр хэлбэл хүн өөрөө цацрагт хордсон хүн өөрөө бусдыг бас цацрагаар хордуулахыг хүсэр болдог гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас энэ цацрагтай нутаг, цацрагтай машин, цацрагтай хувцас, цацрагтай хүн эн чинь өөрөө бас салгаж болдгоо их айхтар зовлонтой байдаг. Хүн ер нь зүгээр байж байхдаа ямар цацраг гаднаас уснаас үл хамааран хүний бие цацраг ялгаруулж яадаг. Жишээлбэл одоо хүнтэй хамт унтдаг хүн бол ганцаараа унтснаас арай илүү өндөр цацрагтай. Яг тэгвэл бидний биеийн дотор цаанаас төрөлхийн бидний биеийн дотор байгаа цацрагтай материалууд байна. Мөн түнчлэн одоо таны хэлж үнэнэлтэй цацраг одоо тоосоор хамт орж болно. Тэгээ сая тогоо доктор хэлсэн шүү дээ тий. Цацрагийн хагас задралын үе нь өөр. Тийм учраас зарим бодис бол хурдан задарна. Жишээлбэл цацрагийн эмчилгээ хийсэн тохиолдолд бол 24-48 цагийн дараа тэр бол задраад алга болно. Гэтэл та сая бас хэлсэн плутон бол маш олон жилийн хагас задралын үеийн учраас тэр бол зөндөө удаан байна. Тэгэхээр тэр асар ихээр авсан цацраг их доозор бага хэмжээнд бага хугацаанд авсан цацраг тэр хурдан задарч ийнө. Тэр хугацаатаар маш их уялдаатай л да. Доозын хэмжээ хугацаа. Би бол ингэж бодож монголчууд маань яг өнөөдрийн нэвтрүүлэг бас тэрнтэй холбоотой л да. Бид нар цацраг гэдгийг ойлгохгүй байна шүү дээ. Ер нь цацраг гэж эмнэлэг байдаг. Атом бөмбөг дэлбэрэхлээр бахан хүн хордож өгдөг. За атом цэцлэх станц сая Фукуяма Чернобылаас гэмтүүл бол ер нь бөмбөг дэлбэрснээс тухгүй юм болд юм гэдэг мэддэг. Тэгээ энийг тойроод ямар улс төр байдیں, ямар эдийн засаг байдیں сайн мэдэхгүй байна шүү дээ. Гэхдээ одоо бид нар бол яг нэг мэрэгжлийн хүн биш ч гэсэн одоо сонсч мэдэж байгаа. За би бол өөрөө яг инженер хүн энэ талаар бол нэлээд уншсан л да ер нь өөрөө. Гэхдээ одоо ганц төмөр гишүүнээс үргэлжлүүлээд та бол эдийн засгч хүн. Тэгэхээр одоо энэ ярианд шууд оролцоод явахгүй. Энэ уран нийл асуудлыг сүүлийн үед яриад байна шүү дээ тийм ээ. Би бус татлагыг олж хийдэ. Тийм. Монгол ягаад энэ асуудалд өөрөө орж ирсэн бэ гэхээр ураантай монголчууд тийм ээ. Магадгүй ураангүй байсан бол бид нар цөмийн хаягдлыг нэг их тийм сэдв болгож ярихгүйгээр ингээд цаашаагаал явна шүү дээ. Огт ураангүй газар бол цөмийн хаягдлыг улс орондоо яаж хадгалах тухай бол тэр болгон яригдахгүй. Тэгэхээр зэрэг бид бол одоо дэлхийд дээр байгаа зүгээр сайн судлах юм бол 1.4 сая тонн уран байна гэсэн прогноз хэлээд байна. Батлагдсан, тогтоогдсон нөөцөөр бол
65 мянган тонн уран байна гэж тийм ээ. Тэгээд ураана ашиглах талаараа хуулиа гаргацсан. Зарим 130 гаруй компанид лиценз олгоцсон. Тэгээд эхнээсээ туршилтын олборлтыг 130 компани. Тий 130 гэж би зүгээр 130 лиценз байх тийм ээ. Би тодорхой тоо мэдэхгүй байж магадгүй. Эхнээсээ Mitsubishi Areva 2 бол туршилтын олборлолтоо хийж байгаа. Тэгэхээр одоо таны хэлж байгаа энэ цөмийн хаягдал бол түрүү ундраа хэллээ шүү дээ. Одоо хүдэр байна да. Шороо, чулууг нунтаглаад тэр yellow cake гэдгээ боловсруулж гаргах төвшөнд нэг хаягдал гарч байгаа. Монголоор шар нунтаг гэж. Тий, шар нунтаг тийм ээ. Шар нунтаг. Шар нунтгийг одоохондоо бол монголчуудын хийж чадах ажил бол яг хөө тэр тэгтэл гадны технологи шүү дээ. Гадны компани л шар нунтаг гаргаад экспортлъя гэсэн. Ийм л зорилт тавьчихад. Энэ дээр бол эхний хаягдал үлдэнэ. За энийг яах вэ гэдэг том асуулт. Энийг яах вэ? Одоо тэр чинь боловсруулаа гаргахад нэг хэсэг нь шар нунтаг болно, нөгөө хэсэг нь ингээд уул аваагаар үлднэ дээ. Тэрийг бол тодорхой уруулд оруулаад задлсан л байгаа. Ядаж тогж нүдээд ингээд нунтаглаа одоо шороо тоос болгоцсон л байна. Агаарт гаргагдсан. Агаарт зарим гарч байгаа тийм ээ. Тэр хэсэг яах вэ гэж. Дараагийнх нь бол тэрнээс гараад одоо түш үйлдвэрлэдэг улсууд байна шүү дээ. Бид бол одоо Оростой ч юм уу хааны ойрхон газараа шар нунтгаа өгөөд түш гаргуулах байх тийм ээ. Түш гаргахад хаягдал гарч байгаа. Дахиад тэр хаягдлыг яах вэ гэдэг асуудал байгаа байхгүй. За түшээс цаашаах нь бол мэдээж одоо яг цөмийн реакторта тийм ээ. Цөмийн станц ажилуулдаг тэр улс орнуудын хийх ажил болчиход одоо цөмийн түшээс яг орохоос өмнө би бас нэг юм асуу. Мэргэжлийн хүмүүсээс асууя. Одоо ингээ үргэлжлүүлээ те. Би бол одоо нэг удирдмааргүй байна. Хэдүүлж хөлөөтэй яриа. Гэхдээ нэг зүгээр тодруулаад асуухад ураны ингээд олборлоод гаргахлаар агаарт гарангуудаа ордоон гээд маш хортой хий ялгардаг гэж. Энэ хортой хий бол ер нь ураны уурхайг тойрсон маш их тийм аюултай бүс үүсгдэг гэж бичсэн байна. Та нэг арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Тэгээ радоны хий бол ураны уурхайгаас гарна бас бусад ялангуяа гүний уурхайгаас бас маш их гардаг. Манай налахаас гардаг. Налахын уурхайд бол радоныхийн дэлбэрэлт бол маш олон удаа болж олон хүний амнаас ирсэжсэнийг та санаж байгаа. Юу налах ихтэй. Тэгээд ер нь одоо манай угсармал байрыг хэлдэг шүү дээ. Угсармал байранд бол бас радоны хий бас маш өндөр байдаг. Хаалга цонхооны жагаар оруулахгүй бол юунаас гарах вэ? Цементнээс. Бортон чулуунд маш их. Гэхдээ тэр чинь ураны уурхайгаас гарч байгаа. Ураны уурхай аль уурхай гэдгээс болно. Багны уурхайгаас бол их гарна. Ядуу уурхайгаас бол бага гарна. Тэгэхээр би энэ бүрийн сэдв өнөөдөр бид хөндөж өгөөний гол зорилго нь бидний нийгэмд аягүй зөв ойлголт мэдээлэл өгье гэсэн санаа гарах гэж бодод байгаа. Жишээ нь сая энэ сэдвээр яригдангууд манай нийгэмд ямар ч мэдээлэлгүй зарим хүмүүсийг сонир мэдээлэл өгöd шүү дээ. Хатны хар мангасыг л монголчууд эсвэл Монголын засгийн газар оруулж ирэх гэдэг юм. Үнэн хэрэг дээр бол тэр биш шүү дээ. Бид нар одоо жишээ нь ингээд машин оруулаад ирэх бол хүмүүсийг айлгаж болно да. Наадах чинь утаа гаргадаг. Наадах чинь ирээд байлчдгийн гинлэгээд айлгаад байвал айгаад энэ мэгч машин оруулахгүй гэж болно. Эсвэл онгоц авыг бол Монгол наад чинь нэсчээд ингээд сүлээдгээд бүхэн нөхдийн нэлээгээд айлгаад байвал айлгаад иж болно да. Яг тэрнтэй адилхан шиг бид нар уран дээр одоо төчгөлсөн юм цахилгаан станцыг Монгол улс цаашдаа даагуулнаа. Энийг хөгжлийн бас нэг төсөл болгож хөгжүүлнэ гэж ярьж байгаа мөртлөө энийг ярьж эхлэнгүүтээ хажуугаар нэм хадны хармангасаа айлгаад байгаа чинь нийгэм мэдээлэл болчиход. Тийм болохоор өнөөдөр ялангуяа энэ та мэрэгжлийн физикийн мэдээлэлт ийм улсууд ирээд телевизээр дамжуулаад иргэдэд мэдээлэл өгөх юм бол бас зөв ойлголт очих болов гэж бодоод байна. Би бол жишээ нь өнөөдөр Монгол улс ийм баян нөөцтэй байхад дэлхий дээр бас ураны нэг гол тоглогч болж чаднаа. Гэхдээ бид нар энийг ухамсартай, ухаантай, хяналттай хийе.